Таны мэдвэл зохих хуулиас зөрчлийн тухай 16-гийн 2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих. 1. Гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн. Нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн. Нутаг дэвсгэрт паспортыг орлох баримт бичих, эсвэл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн. Нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн. 3. Гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсад хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй. Оршин суух хугацааг хэтрүүлсэн. 4. Уригч нь гадаадын иргэн харьяалалгүй хүний Монгол улсад хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй. Оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн.